За өнөөдрийн богино хичээлээр маш олон жолоочийн будилдаг давуу эрхийн дүрмийн талаар ярья. Та уулзвар дээр ирээд хоёр машин зэрэг ойртож байвал хэн төрүүлж явах ёстойг 100% мэдэх үү? За үүний хариулт нь баруун талаас ирж байгаа машинд зам тавьж өгөх ёстой. Дөрвөн машингийн уулзвар дээр гэрэл тэмдэг байхгүй үед баруун талаас машин давуу ирэхтэй. Энэ дүрмийн баруун гарын дүрм гэж нэрлэдэг. Мөн онцгой тохиолдлууд ч бий. Яаралтай тусламж, гал команд, за мөн цагдаагийн дохио асаасан үед бүгд зам тавьж өгнө. Давуу эрхийн тэмдэг байрлуулсан бол тэмдгийн дагуу хөдлөн, өөрөөр хэлбэл зөвхөн том жижиг машин биш, зөвхөн дүрмээр шийдвэрлэгдэг. Жолооч нарын хамгийн их гаргадаг алдаа бол төрүүлж ирсэн давуу эрхтэй гэж боддог. За мөн том машин, жижиг машинд зам тавьж өгөх ёстой гэж ойлгодог. Тэмдэггүй үед бүгдээрээ сэргэлэн гарч гээд ославаарыг гаргадаг. Зөвхөн баруун гарын дүрмийг санах нь чухал юм аа. Тэгэхээр өнөөдрийн гол санаа бол уулзвар дээр тэмдэг гэрэл байхгүй бол баруун гар талаас ирж буй машинд зам тавьж өгнө л гэдэг энэ ойлголтыг бүгдээрээ тогтоогоод аваарай.